Сайн байцгаана уу? Wonder Girls Journey 3 дугаар дугаараар та бүхэнтэй иргэн уулзж байгаадаа баяртай байна. Washington DC хотоос Моника болон Юка манай хамгийн ихний зочин Биби их жагаа урьж оролцуулж байгаа таатай байна. баярлаа. Хоёр дүүгийнхаа хамгийн анхны подкастын хамгийн анхны зочин болоод энд хоёр дүүгээ зориод ирсэн маш их баярлаа. Тэгээд бид хоёр таны яагаад хамгийн анхны зочноор урьсан бэ гэхээр ер нь хоёуланд нь хамгийн ойр татна байдаг. Бас хэцүү жаргалтай үед их гоё зөвлөгөө өгч чаддаг бас бид хоёрын ингээд гоё хүндэлж авдаг нэг хүмүүсийн нэг учраас таны гоё хоёр дүүгийнхаа подкастыг гоё өрөөгөөд ингээ амжилт хүсээд гоё дэмжээ. Таныг л өрчөөл нэг дээрийн подкаст гоё болчих юм шиг санагдаа. Тэгээд хамгийн анхны зочноор урьж байгаа шүү. Тэгээд би ихч минь өөрийгөө нэг жохон тавчхан танилцуулаач тэхөө. За баярлалаа. Тэгээ юуны өмнө намайг тийм ээ урьж оролцуулсан ингээд та хоёртай баярлалаа. Тэгээд энэ подкастыг сонсож байгааны сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Биби гэдэг. За би бол ер нь математикийн багш мэргэжилтэй. За одоогоор Америкийн нэгдсэн улсад ирж амьдраад нэг 14 жил болж байна да. 14 жил. Урт хугацаа шүү. За тэгвэл манай энэ подкастын болохоор хамгийн гол зорилго нь Монголд байгаа монголчуудад Америкийн амьдрал ямар байдаг вэ гэдэг талаар яг бодит үнэнийг харуулах гэсэн, сонсуулах гэсэн, мэдрүүлэх гэсэн подкаст болохоор би танд хамгийн анхныхаа асуултыг тавихад за таныг ингээд та ингээд Америкт ирэхэд яаж ирж исэн бэ? Монголоос яаж ирж ирснийхаа талаар хуваалцаач. Монголд ер нь эхлээд за Монгол дахь ямар хүн байж байгаад, ямар мэрэгчлээ байж байгаад, яагаад Америкт ирэх шийдвэр анх гаргасан бэ? За би болохоор Монголд ингээд зүгээр л дунд сургуулийн математикийн багш ажиллаа хийгээл бас үдээс хойш ингээд хуваарай жижигхэн бизнес хийгээл ингээл амьдралын төлөө зүтгээл бас л нэг өрг толгоорсон эмэгтэй тийм байсан. Тэгээд маань ер нь л миний амьдрал нэг жоохон нэгэн хийвээ ерөөсөө ингээд дээшилж байгаа чинь байхгүй ажиллаа л байдаг. Өдөр шөнөгүй л ажилдаг. Тэгээд би нэг жоохон өөрчлөлт хийх ёстой юм байна да гэж бодоод явдаг байсан. Тэгжээд би нөгөө грин картны лотери байдаг штэ. Грин картны суглаа. Тийм. Тэрийг ингээд санамсаргүй тохиолдлоор тэрийг бөглөөд тэгээд грин карт хожоод 2011 онд анх Америкт ирж илаа. За. Тийм. Тэгээд хүүтэйгээ цуг. Тэгэхэд манай хүүхэд нэг 9-10 настай байлуу да. Тий. Тэгээд Америкт ирсэн хамгийн анхны зорилго нь гэвэл за ямар ч байсан очицсан хойно болно доо гэд шууд ерөөсө бараг тодорхой англи хэлж мэдэхгүй ажлын ямар ч туршлага ерөөсө гадаадад ерөөсө амьдарч үзэж байгаагүй. Хамгийн тий анх удаа л тий яг ганц нэг удаа зүгээр аялж ирсэн болохоос биш амьдарч үзэж байгаагүй. Тэгэл шууд нүдэ айнаал юу байсан гэрээ юунд хаан банкны барьцаанд тавиал тэгэл тэр мөнгө аваад Америкт ирж исэн шүү дээ. Монголчууд зөрөгтэй шүү. Үнэхээр зөрөгтэй. За тэгвэл тэгээд ирээд хамгийн анх энд таньдаг хүн байсан уу? Ер нь ирээд ажил яаж олсон бэ? Байр яаж олсон бэ? Одоо жишээл та бол ганцаараа бас биш хүүхдэд дагуулад ирсэн байна. Дөнгөж жоохон 9-10 настай тий. Тэгэл ирээд хүүхдээ сургуульд оруулах инээ тэрэгээд зөндөө асуудлууд байгаа шүү дээ тий. Тэрийгээ ирээд ер нь яаж зохицуулж ер нь ихний алхмууд чи юу байсан бэ? Яг хамгийн анх ирэхээс өмнө болохоор зэрэг ингээл очингууд бүх юм болчихно гэсэн маш өндөр тийм сэтгэлдээ болчондоо гэж бодож ирсэн. Тэгээ яг тэр бодол маань Америкт буусан өдрийн оройн зэгтэл бас шал өөр юм байна гэж бодох. Ерөөсөө шууд шал өөр байсан үнэнгээсээ хэлэхэд ирээл ингээд байранд орсон айлын хажуу өрөөнд өрөөсөө монголчууд тэгжил амьдардаг тийм ээ. Ирээл байранд орчихоор шууд чадахгүй учраас айлын хажуу өрөөнд оронгуутал шууд $800 хажуу өрөө шүү дээ. Зүгээр жижигхэн. Тийм тэгээ хүүхдтэйгээ тэгэл ороод тэгэл ажил төрөл ингээл орчондоо гэ ботсон чинь англи хэл байхгүй. Тэгээд яг нэг амар юм гүйл нөгөө хүүхэд маань шууд сургуульд орцсон. Угаасаа энэ чирэнгут ч шалгалж хүлгээ өгөөл хүүхдүүд шууд сургуульд орчиж байгаа. Хэлгүй байсан ч гэсэн ер нь. Тийм тэгэл тэнцэнэ нэг хэлний тусгай програмд хамрагдчихсан байлээ англи хэлнийхаа.
хүүхдийн хувьд бол нөгөө жоохон дээрсэн болохоор болчихж байгаа. Тэр хүүхд чинь нөгөө баг сургуультай. Тий, яг 10 настай байсан юм чинь тий. Тэгээд тэр чинь нөгөө хүүхэд болохоор ч ингээ баярлал нөгөө Монголтой харьцуулахад энэ сургууль нь үнэхээр гоё байхгүй. Хичээл баг хийхгүй ингээд хагас хичээллээл тоглоулаад тий. Тэгээд тэрийг нь харж маш их энерги авж байгаа болохоос биш би болохоор яг ажил эхлэхдээ нөгөө хил маань муу байсан учраас шууд одоо хим цэвэрлэгээний газар хувцас тайгалдаг тэгээд нөгөө хувцас юу яадаг ихвгтийг одоо өрдөг тийм ажилд анх орж исэн. Тийм нэлээд баг цалинтайгаа зүгээр л ямар ч хамаагүй ажил хийгээл тэгэл тийм газар. Тийм тэгэл ажилд орж исэн л да. Тэгэл өглөө 7 цагт босоод орой 5 цаг хүртэл ажилдаг байсан. Тэгээд нөгөө Монголд байхдаа нөгөө ерөөсөө тиймэрхүү одоо ингээд урт хугацаагаар ингээд ажил хийж байгаагүй дандаа л нөгөө хүн чинь энд ирэнгуутаа ингээд ажил хийхэд бол ингээд сэтгэл зүйн хувьд бол маш хэцүү байсан. Эхний 1-2 сар бол яг уу шууд Монгол руугаа явчмаар санагддаг байсан. Тэгэл бүр ингээд нүднээс бүрс гожол. Үгүй ерөөсө цаашдаа би яах юм бол ингээд насаараа энэ дотроо ингээд ажиллаад тэгэл би яах юм болов яг яагаач мэдгүй энд хамаатан садан энтер байхгүй нэг найз охин маань урд нь таньдаг байсан нэг найз маань надад анх энэ газрыг зааж өгсөн. Энэ Америкт энэ газар ирүүл зүгээр шүү гэж. Тэгээд энэ Вашингтон DC хотод ирж ирсэн. Тэгэл тэр хүн чинь бүх хүмүүс чинь өөр өөрийн ажилтай, амьдралтай. Тэгэл би өөрөө л тэр арга замаа бодож олж явна хөөс хинч надад туслахгүй. Тийм тэгээд би харин тэгээд сүмж явж эхэлсэн юм байна нэрээ. Оо за. Тийм, монголчуудын сүмд. Тэгээд тэн дотроосоо нөгөө хагасад бүтэн зайдар болгон явдаг тэр сүмд болохоор яг багш байсан болохоор нөгөө сүмийнх нь нэг хүүхдүүдэд бас багшлах гад туслах гад. Тэгээд дээрэс нь тэр сүмдэр очиж байгаа хүмүүсээс мэдээлэл аваад энд ажил байд юм байна. Ер нь ингэж мөрхүү замаар ажиллавал амьдрал зүгээр юм байна гэх тэр урд нь амьдарч исэн хүмүүсээс санаа аваад тэ ерөөсөө хүмүүсийн үгийг л сонсоод байсан. Эхэндээ гэл нэг танихгүй мэдхгүй юм яриад байсан ч гэсэн би хүмүүсийн үгийг маш сайн сонсоод хүмүүсийг ярих болгон дотроос нь ингээд ойлголт аваад тэгэл тэгжээж дараа нь өөрөө шийдвэрээ гаргаж ажил төрлөө яаж өөрчлөх үү, яах вэ гэдгээл одоо өөрчлөлт сонгож гисэн гэх юм уу да. За тэгвэл та 14 жилийн хугацаанд ямар ажлын experienceтэй болсон бэ? Та тэр талаар яриач. Туршлагатай болсон бэ? Туршлагатай тийм. Ямар ажил хийжсэн бэ? Хамгийн түрүүнд нь болохоор би сая хэлсэн тэр юуны газар, хэм цэвэрлэгээний газар ажилд ороод тэгээд нэг 2 жил болж байгаа гутаа ерөөсөө энэ нэг арай биш юм шиг байна. Арай цалин мөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Тэр үед болохоор зэрэг 7 хоногийн $400 байлуу. $400 ажилд орж ирсэн. Сонсоход 7 хоногийн. Уг нь ингээд сонсоход ингээд монголчуудын бидний хувьд Монголд амьдардаг хүмүүсээс сонсоход их мөнгө байгаа үз. Гэтэл ингээд сардаа $1600 болж байгаа боловч нөгөө байранд чинь $800. Зөвхөн энэ чинь тий тэгээд би чинь бас нөгөө нэг эхлээд нь айлын хажуу өрөө хөсөлж байгаа дараа нь шууд өөрөө байр авч гарна шүү дээ. Яагаад вэ гэхээр хүүхдтэй учраас байр авах ёстой. Хүүхд чинь тусдаа өрөөнд байх ёстой гэд тийм нэг Америкийн өөрийнх нь шаардлага байна л да. Тий, байр шаардлага тавина. Тий. Тэгэхээр зэрэг би өөрөө байр авч гараад тэгээ ерөөсө байрандаа ерөөсө хамаг мөнгө нь яваал хоол авал тэгэл тусчихна. Тэгээ нөгөө Монгол руу ч нөгөө зээлээ бас сар болгон $300 төлнө. Ерөөсөө ингээд би бүр ингээд нөгөө нэг юу л автобусан сууж явахдаа ингээд бүр 1 төгрөг 50 мөнгөөр суулаа гэл бүх юм өдөр болгон бичдэг байсан шүү дээ. Тэгээ дараагийн ажил маань болохоор ажлаа солих шаардлагатай гэд би хумсны сургууль суусан. Нэг тий. Тэгээд ажилласаа гараад хумсны салаанд ажилд орсон. Тэгээд би ерөөсөө сайн ажиллаж бас чадаагүй. Ерөөсөө ингээд сурдаггүй. Тэгээд сайн үйлчлүүлэгч орж ирдгүү. Тэгэл яг л нөгөөдөгтэйгээ адилхан цалин аваад хүмүүс надаас илүү цалин аваад идэг. Нөгөө дадлах туршлага маань бага байсан. Тэгээд нэг 2 жил гаруй ажиллаж агаад дахиад за ерөөсөө бас хүмүүсийг сонссон чинь энэ нөгөө зочид буудалд housekeeping гэдэг нөгөө өрөө цэвэрлэдэг ажил
байсан. Тийм ажил байдаг юм. Тийм байгаа. Солонгос байдаг ажил шиг. Тэгээ Merit гээд зочид буудалд орж исэн. Marriage ч одоо маш том сүлжээ chain зочид бодол шүү дээ. Тэгээ амьдаа бас албан ёсны ажил хийгээд тэгээ тэр зочид буудалд ороод бас 1 жил ажилласан. Тэгээ яг хөө зочид буудалд ортын шалтгаан гэвэл нэгдүгээрт манай хүүхэд яг ингээд 13 4 нас хүрээд нөгөө нэг шилжилтийн насанд орсон учраас би нөгөө хуучин хумсны ажил маань аяг маш орой тардаг. Тэгэхээр би нэг хүүхэдтэй цаг гаргах ёстой гэж бодоод тэр ажилд орсон. Тэр маань бол их зөв шийдвэр байсан. Цагийн хуваар нь ямар хувь? Цагийн хуваар нь болохоор өглөө 8-аас орой 5 хүртлээсэн болохоор гэрт ингээд ирчдэг. Дараа эрт тардаг байсан юм биш ч тий. 5-аас хойшоо тараад хүүхдтэйгээ цаг зарцуулаад явхаар ч хамаагүй байсан. Тэгээд иншүрэнс центр төлдөг. Тэгээ ер нь тэр ажил бол бас нэг нэлээд айгүй олон тэр ажлаас сурсан юм гэвэл нөгөө зөвхөн Монгол, Солонгос гэхгүйгээр дандаа нөгөө маш олон төрлийн Америк хүмүүстэй ажиллаж байсан учраас тэндээс нөгөө бас их юм сурсан. Нөгөө хэл маань маш сайжирсан. Айгүй сайжирсан. Тий. Тэгээд бас за одоо дахиад ерөөсө хумсандаа ажилд орё гэд. Одоо амар ихтгэлтэй болсон. Одоо нөгөө өөр сонголт байгаагүй. Яагадгүй гэхээр зэрэг хумсанд ажилд орвол арай илүү цалинтай байх юм болов гэд. Тэгээд хумсны ажил яг илүү цагаар ажиллаж болдог. Хумс болохоор 7 хоног 6 өдөр ажиллаж 60 цаг ажиллаж байгаа байхгүй юу. Зочид буудалд энэ төр чинь болохоор 40 цаг ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд хумсандаа ажилд ороод байжснаа буцаад за ерөөсөө нөгөө хүүхэд маань бас 15 хүрээд бас ингээд өөрчлөгдөөл нөгөө богмот нь сургуульд ажилд орсон юм байна. За сургуульд баг сургуульд ерөөсөө уг нь бол тэгээд ажилчмаар байгаа байхгүй юу. Өдөр өнжүүлэхийн багшаар орсон. За тийм Монгол сургууль Монгол хэлээр заа тийм. Энд чинь Монгол сургууль. Гүгүй Америкийн тэгвэл таны англи хэл нэлээд сайжирсан байна шүү дээ. Public school гэдэг ерхий боловсролын сургуулийн баг сургуульд нь 1-р анги туслах багш буюу өдөр өнжүүлэхийн багшаар ажиллахгүй юу? За тэрийг нь ажиллахын тулд заавал нэг тийм одоо лайсенс ч юм уу тийм юм бол хэрэггүй гайгүй. Хэрэгтэй. Лайсенс хэрэггүй. Тэн дээр яг би нөгөө Монголд багш байсан гэдэг. Тийм. Ашиглаж бол. Тийм, тэрэн дээр чинь нөгөө дээрээс нь тухайн хүний нэгдүгээр бичиг баримттай байх хэвээр. Тодорхой хэмжээний англи хэлтэй байх хэвээр. Тэгээд дээрээс нь багшийн дадлаг туршлагатай байх хэвээр. Тэгээд тэндээс чинь бас ярилцлага хийгээд хэрэг хүүхд тэгжээж бас тэр ажилдаа орно л доо. Тийм. Тэр ажил бол надад бас дахиад миний хэлийг сайжруулахад нөгөө хүүхдүүдтэй ажиллаж байсан учраас хэл маань маш сайжирсан. Гэхдээ бас нөгөө илүү цаг өгдөггүй. Тэгээд нөгөө бусд өдөр бас л нөгөө хумсандаа очиж ажиллана. Тийм тэгээд сүүл рүүгээ ерөөсөө нэг л ажиллаа хийдаа гэх. Тэнд бас нэг айгүй их дадлага туршлага сууж нилээн бас нөгөө хүмүүсээс маш их юм сурж нөгөө Америкийн амьдралын гол руу бас орсон л доо. Тэгээ одоо бол буцаад одоо яг одоогор бол хумсаал хийгээ байж байгаа. За. Гэхдээ одоо та тэр үед хумсны салонд ажиллаад эхэлж байсан одоо байж байгаа цалингийн хувьд бол хамаагүй өөр үстэй тий. Тий. Одоо тэр үед бол нөгөө хумсныхаас яг тэр анх орж исэн салонд л эргэж ороод гараад яваад байгаа шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгээ тэр эздүүд маань надад маш их сайн байсан. Тэр үед чинь болохоор би нөгөө за энэ чинь нэг удахгүй юм чинь ингээд нэг сурах сонирхолгүй ч гэх юм уу угаасаа чадахгүй байсан. Сүүл рүүгээ ерөөсөө олон төрлийн ажил хийгээд ирэнгүүт үгүй энэ хумсал ер нь болчих юм шиг байна даа гэд итгэлтэй ер нь илүү энийг сурыг гэд одоо нэг хиймэл хумс ч гэдэм үү янз бүрийн илүү юмнуудаа сураад сонирхож эхлэе. Тий угаасаа энэс өөр одоо сонголт байхгүй энийг л хийх ёстой гэж бодоод ажилласан учраас нөгөө зам дээр байгаа ажил чинь яг чигээрэл яваад байвал нэг зөв газар хүргэнэ гэдэг шиг амжилтанд хүрээд цалин мөнгө нь арай нэмэртэй. Тий хамаагүй дээр байгаа л да урдныхаа бодохно. Тийм. Биби их чи маань одоо хүүн хідэн настай болж байна. Хэр том болсон байгаа вэ? За энэ бол бас гоё асуулт байна л да. Сая яг энэ жил манай хүү одоо дээд сургуулаа төгссөн. Баяр хүргэе. Ер нь одоо ингээд дээд сургуулийн төлбөрийн одоо бүгдийг болгосноо. Тийм тэгээд дээд сургуулаа төгсөөд тэгээ яг Америкт ирсний одоо хамгийн гол өнөөдрийг хүртэл ингээд энэ Америкийн улсад амьдарч байгаагийн хамгийн том юм нь бол нэг хүүгээ энэчээ сургуульд
сургаад төгсөж байгаа нь л одоо өөрөө бахархах тэр юм болж байгаа. Тийм сургуулийн хувьд гэвэл Америк нэгдсэн улсын сургууль бол маш өндөр төлбөртэй. Яг нь ялгаатай юм байдаг. Хүмүүс бас заримдаа ойлгодгүй. Нэгдүгээрт гэвэл нөгөө одоо энэ нөгөө нэг Виржиниа буюу энэ стейдийнхаа сургууль яг байнгын оршин суугч буюу энэ чинь албан ёсоор ажиллаж амьдарч байгаа Америкийн иргэн байхын бичиг баримттай байх юм бол тухайн улсын сургуульд орох юм бол нөө төлбөр нь багасдаг байхгүй юу? Тийм. In-state, out-state гэж хоёр өөр төрлийн. Тэр нэг 12-13 мянган доллар болдог. Гэтэл нөгөө гадаад биш өөр state мөн гадаадаас ирж байгаа хүмүүс гэхээр юу яадаг байхгүй юу? 2 дахин ихсээд 25-30 мянган доллар болдог байхгүй юу? Тэгдэг. Тэгээд тэр чинь бас маш их мөнгө штэ. Тэгээд тэр 12 мянган доллар дээр чинь нэмэгдээд бас ингэн эхний 1 жил бол төлбөр төлөх бол надад жоохон хүнд бол байсан. Тэгээд 2 дахь жилээс хүүхэд маань сайн суралцаад ирэхээр цаанаас нөгөө маш их scholarship буюу нөгөө төлбөрийн тусламж хөгжлөл маш их өгдөг. Тий. Тэгжээж сургуулаа төгссөн байгаа. Тэгээ одоо нэг ажлын ард гарчаал сууж байна. Баяр хүргье. За баярлалаа. Том юу вэ? За тэгвэл танд чөлөө цаг гардаг уу? Та чөлөө цагаараа юу хийх дуртай вэ? За чөлөө цаг гарнаа. Ер нь бол ингээд ингэдэм байх. Хүн чинь ингээд нэг өөрөө нэг сонирхдаг, тэхийнсэн, нэг хүүхэд багтаа ч юм уу залуу багтаа ийм мэрэгчлээ болох юмсан гэд нэг бодож явдаг юмнууд байдаг л да. Тэгээд би бол саяхан лайв коучи сургууль төгссөн. Тий. Тэгээ энэ бол яг орчин үед бол нэлээд эрэлт хэрэгцээтэй байгаа. Бас хүмүүст маш хэрэгцээтэй мэрэгжил. Би өөрөө ийм сонирхдаг. Тэгээд сая сургуулаа төгсөөд бас ингээд хүмүүстэй ажиллаа дөнгөж эхэлж байгаа. Гэтэл сэтгэл судлалын чиглэл хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээ бас өөрийгөө хөгжүүлээ. Бас ер нь залуу байхдаа бас ийм мэрэгчлээ болъё гэж бодож исэн. Тэгээд дөнгөж саяхан би сэтгэл судлалын магистрийн хичээлээ эхэлчээд байж байгаа. За баяр хүргье. Мундаг болж байгаа юм. Гэтэ та өмнө болохоор Монгол ахта багш мэрэгчлээ байсан. Тэгээд одоо сая лайв коучинг ингээд сургалтанд яг ингээд нэг тий хүмүүст ер нь бол зааварлах хүнийг сонсох тал руугаа одоо тэгвэл ингээд суралцаад явж байгаа юм байна л да. Танд одоогоор тэгвэл лайв коучийнхаа сургалтыг төгснөөсөө хойш та хүнд зөвлөгөө өгж байгаа юу? Тэр тал ер нь бол хэр байгаа вэ? За энэ хамгийн сонирхолтой сэдв байна л да. Одоо ингээд гадаадад амьдарч байгаа одоо хүмүүс тийм ээ бид нэр ингээд яадаг байхгүй гэр бүл болон хүүхдүүдтэй харьцах харьцаанд асуудал учрахаар ялангуяа ингээд шийдвэрлэх хэцүү байдаг. Хүмүүс урд нь ингээд надаас ингээд тийм ээ хүүхдэд ийм асуудал гарлаа яах вэ гэж зөвлөгөө авдаг байсан. Тэгтэл чинь ингээд өөрийнхөө туршлагаараа янз бүрийн юм хэлээд өгдөг. Гэтэл одоо нөгөө лайв коучинг сургууль сураад албан ёсны мэрэгчлээ болчохороо эн чинь яг нөгөө албан ёсны шинжлэх ухаан дээр зарчим дээр баримтлсан. Тэгээд эн чинь нөгөө зөвлөгөө олж байгаа байхгүй юу? Тийм учраас л би энэ мэрэгчлийг илүү ингээд сонгож авсан байгаа. Тэгээд одоо ер нь Америкт байгаа монголчуудын сэтгэл зүй, эрүүл мэнд, лайф амьдрал нь ер нь ямар хөө байна гэж та харж ин дүнж ин. За наад чинь өстой сонирхолтой асуулт байна. За би яг нэг өөрийнхөө ойр орчмынхоо хүмүүс яг бас ялангуяа өөрийнхөө насны ч юм уу те нэг 40 гараа 50 орчим 40-50 настай хүмүүсийн тухай ингээ одоогоор 10 гаруй 20 жил амьдэрсэн усуудын тухай ингээд харахад ерөнхийдөө ингээд хүний газар ингэж амьдрна гэдэг бол нэгдүгээр сэтгэл зүй маш их төвчээр хэрэгтэй. Эцэг их хайртай хүмүүс байна Монголд байж байдаг. Америк бол Солонгос шиг зүгээр 2 цагийн дараа нисээд очдог газар биш. Энэ бол бүтэн жилдээ төлөвлөж явж очин бичиг баримтны асуудал байна. Тийм учраас хүмүүс сэтгэл санааны хувьд бол дээш доошоо болох энчээ байж хахад одоо тийм ээ хайртай хүмүүсээ хагацах алдах тийм үү тэр хүүхдүүдийнхаа баяр ёслолд орж чадахгүй байх гэх мэтлэнгээр маш их асуудалтай тулдаг учраас сэтгэл зүйн хувьд бол болон хин нэгэн хүний тусламжаа байнга хэрэгцээтэй байдаг.
Тийм. Тэгээ дээрэс нь болохоор зэрэг сүүлийн үед болохоор би ингээд үе тэнгийнхаа хүмүүсийг харахад гадаадад ингээд олон жил амьдарч байгаа хүмүүсийн хувьд нөгөө нэрвэл мэндийн асуудал маш хүнд байдаг. Одоогийн байдлаар бол маш олон хүмүүс тэгээд би муудаж хүндрэх үед бол хүмүүс яах вэ гэхээр буцаал Монгол улсаа зорддог. Тийм. Тэгээ хүний газар амьдрна гэдэг бол ингээд мөнгөнийхөө тоог ботход их юм шиг боловч энэ олж байгаа мөнгөний чинь талаас илүү хувь нь энэ амьдрал нь өндөр өртөгтэй хот учраас байрандаа явцдаг байхгүй юу? Байрны мөнгөнд явна. Тэгээ дээрэс нь энэ чинь хүн амьдарч байгаа юм чинь ингээд өдөр тутмын хэрэгцээ. Тэгээ бүх хүмүүс энэ гадаад амьдарч байгаа хүмүүс бүгдөө Монгол руу тодорхой хэмжээгээр сар болгон эцэг их найз нөхөд дүүр хүүхэдтэй мөнгө төгрөг шилжүүлж байгаа шүү дээ ерөөсөө. Тийм бол их баг ирэхгүй тий. Тэгэл удахгүй сайхан болно доо гээл бүгдөө мэрийгээл хичээгээл амьдраад байдаг нэг мэтгэл 10 жил нэг мэтгэл ингээ 20 жил болцсон байж байдаг. Би өөрийнхөө хувьд одоо яг хэлэх юм бол одоо чинь Монголд манай ээж бас маш өндөр настай тий. Би одоо ингээд Монголд очиод ээж дээрээ байхаар энэ ч хүүхэд байж байдаг. Нэг хүүхдийнхаа дэргэд ингээд хоёр амьдрал дээр л ерөнхийдөө бид нар амьдарч байгаа байхгүй юу? Та Монгол сүлд хизээ явсан бэ? Монголд бол би саяхан 2-3 сарын өмнө яваад ирсэн л те. Оо тийм үү ямар гоё. Монгол үнэхээр гоё байсан. Ингээд хүн чинь яг өөрөөдөө тохиолдож байгаа асуудлыг өөрийнхөө төрлөх хэлээрээ яриад тийм ээ. Тэгээ тэр хүмүүсийн хандж байгаа хандлага ингээд өөрийгөө гоё тайлбарлаж хэлэх ч юм уу. Тэгээд ингээд харах надад болохоор зэрэг тэр нь маш сайхан байсан. Өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ дотны мэддэг таньдаг хүмүүстэйгээ уулзаад ингээд ярих тийм ээ. За та тэгвэл сая Монгол авчиад ирсэн юм байна. Таны бодлоор Монголд байгаа монголчуудын хувьас болон Америкт байгаа монголчуудын хувьас ямар хуу ялгаатай байна? Амьдралынх нь хувьд, сэтгэл санааных нь хувьд, эцэг эхийн хувьд та яг юу гэж бодож байна тэрийг хэлээч. За миний хувьд бол би ингээд ерөн жил болгон Монгол явдаг л да. Тэгээ ингээд харьцуулаад харахаар хоёр юм харагдчихэв. Нэгдүгээрт нь гэхээр зэрэг хэрвээ би ингээд яг өөрийнхөө үе тэнгийнхаа хүмүүсийн Монголд байгаа хүмүүсийн амьдралыг харахад бас миний ингээд бодож байснаас илүүгээр хүмүүс маань аюу сайхан амьдарч байна. Тийм. Тэр хүмүүс болохоор зэрэг яг ингээд төгжрэлтэй жоохон нийгэм юм байгаа ч гэсэн хүмүүс гоё сайхан хүссэн гоё өөртөөхөө орон гэрийг бүтээсэн, бизнесээ бүтээсэн, юмдаа хүртсэн, сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Хайртай хүмүүстэйгээ ойрхон. Тийм. Ганцхан тэдний санаа зовж байгаа юм нь гэвэл зүгээр үр хүүхдүүдийнхаа ирээдүйд эдний ингээд нөгөө боловсрал тийм байна. Дэлхийн хөгжилтөө цуг алхаж чадахгүй байна гэд ирээдүй хүүхдүүдтэй тэр сургууль, боловсрал, нийгэмдээ маш их санаа зовсон. Тэндийн нөгөө ирээдүй нь үр хүүхдүүд нь харагдахгүй байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмж надад мэдэгдсэн. Америкт байгаа хүмүүсийн хувьд харахаар зэрэг маш их хүчээл, зүтгэл тийм ээ гаргаж амьдарч байгаа. Бас л бүгдөө тодорхой хэмжээгээр ингээд үр дүнд хүрээд сайхан амьдарч байгаа ч гэсэн яг эсрэгээрээ өөр хүүхдүүд нь аюул сайхан сургууль, соёлд сураад маш олон ирээдүй, боломж бүх юм нь тэднэрт нээлттэй байгаа. Тийм ээ. Боловч нөгөө эцэг гэхийн хувьд гэвэл хоёрдмал шинжтэй болж байгаа. Үргэлжлүүлээд энчэнэ амьдрах уу, буцаад Монгол руугаа явах уу гэсэн тиймэрхүү яг одоо яг тиймэрхүү шилжилтийнхаа үед орж байгаа юм болов уу гэж би харж байна. Бас нэг юм нэмж асуумаар байна л да. За та сая хэллээ штэ ингээд Америкт байгаа хүүхдүүд маань ингээд сайхан сургууль соёлдод ороод ингээд явж яана гэж Монголд байгаа хүмүүсийн эцэг их нь болохоор хүүхдүүдтэй санаа зовдөг гэж байна те. За тэгвэл та ээж болон багшийн хувьас авч үзэхэд болохоор та энд байгаа хүүхдүүдийн сургалтын талаар юу гэж бодож байна? Бас Монголд байгаа хүмүүсийн одоо хүүхдүүдийн сурж байгаа тэр системийн талаар яг юу гэж харж байна вэ? Миний хувьд бол одоо би яг Монголын сургалтын системийг мэдэхгүй байна. Гэхдээ Монголд ч бай, Америкт ч бай, ерөөсөө л хэрвээ тухайн хүүхэд сурыг гэвэл
ханаас ч юу ч сурчих юм бэлээ. Монголд байгаа хүмүүс ч гэсэн англи хэлээр одоо тий шууд ханаас ч ороод юу ч онлайнаар сурч чадах тийм боломж нөхцөл хөдөөгийн захын сум дээр ч байж байгаа. Энд ч бүх юм нь байгаа ч байлаа гэсэн тэр хүн сурах одоо итвэх зүтгэлгүй байх юм бол зүгээр өдөр өнгөрөөгөө явах боломж бас байгаа. Тий. Тэгэхээр зэрэг энэ бол тухайн хүнээс шалтгаална л гэж бол би шууд хэлнэ. Та тэгвэл яамаар юм? Яг таны хувьд ирээдүйн ерөн төлөвлөгөө чинь ямар хөө байна? Та сайн Монгол ингээд ер нь бол аль алын амьдралыг хараад хүүхд чинь ч одоо сургуульд төгсчлөө тий? Таны ирээдүйн Монгол явмаар байна уу? Миний хувьд гэвэл мэдээч хэрэг одоо ингээд хоёуланд нь л баймаар байна. Тий, нэг талаасаа. Тий, хоёрдмолороо л байна. Хамгийн гол нь гэвэл би одоо сая хэлсэн шүү дээ, лайф коуч боллоо, сэтгэл зүгээр сурж байгаа гэд. Тэгээ миний цаашдын зорилго нь гэвэл хэн нэгэн одоо хүмүүстэй хэрвээ би тусалж чаддаг болвол өөрийнхөө хэмжээгээрээ тий хэрэгцээтэй ямаараа туслая, тэрийгээ бас ажил болгоё гэсэн бодолтойгоо учраас Монгол дээр байгаа тэр хүмүүс бас энэ Америкт байгаа энэ амьдралыг энэ хүмүүс яаж ажиллаж амьдрд юм бэ гэдгийг одоо тайрын энэ подкаст ч бол бас нэлээд тодорхой хэмжээгээр хүмүүс тустай хүмүүс сонсох юм болж байгаа ш. Дээрээс нь Америкт байгаа хүүхдүүд бас буцаад энэ Монгол мэдхгүй байгаад байгаа байхгүй юу? Монгол хэл мэдхгүй гэж. Монголоороо ярьж чадахгүй тий. Тэрэн дээрээс би маш их санаа зовдөг. Ягаад гэвэл зэрэг одоо жишээ нь ингээд монголоороо ингээд бүтэн ярьж чадахгүй, монгол түүх, соёл, монгол гэдгээ мэдхгүй өршлүүлээ тэдний хүүхдүүд нь зөвхөн Монголд нүүр царайтай боловч ямар ч монголгүй болчихгүй гэдэг дээр бол жоохон санаа зовдөг. Би бол цаашдаа Монгол руугаа бараг л явах бах та. Явмаар байна. Тийм ирж очиод явах бах. Тэгээд бүр өндөр настай болчихвол одоо тэгээд мэдээч хэрэг Монголдоо л байх болов гэж харж байна. Ер нь би эндээс нэг юм нэмээд хэлчихэд маш олон гадаад хүмүүстэй уулзж хахад ихэнх хүмүүсээс та нар ингээ хөгшөрхөөрөө Вьетнам ч юм уу одоо зөндөө Испани ч юм уу хүмүүс асуудаг байхгүй юу? Та нар ингээд одоо ингээд энэ иммигрантүүдээс та нар ингээд буцаад эх орон руугаа явах гэхээр бүгдөө үгүй гэдэм билээ. Америкт үлдэнэ гэдэм билээ. Ямар ч монгол хүнээс сусан Монгол руугаа хаашаа хөвшрөө Монгол руугаа явдаг гэдэм байлээ. Тэр нөгөөний гоё Монгол тийм те гоё халуун дулаан тэр гоё мэдрэмж нь яахааргүй байдаг шүү Монгол хүнд те. Байгаа харин би хичээс яг нэг юм хувийн нэг юм одоо асуулт асуумаар байгаа байхгүй юу? Зөвлөгөө ч юм уу те. Одоо жишээлбэл бит хоёрын хувьд те миний насны ингээд хувьд одоо дүүч ингээд 30 төгсөж जैन те одоо Америкт ирсэн ингээд мэдээж боловсрал ажил төрөлхөө явж जैन. Гэхдээ ингээд Монголд байгаа зарим найз нөхдүүдээ хараад те үеийнхнийгаа харангууд л ингээд айгу гоё амьдарч байгаа хгүй те амар ингээд компанид ажиллаал те одоо жишээл та сая багш байж байгаа энд дээрээ шууд хүмүүсчин болоод буудалд ажиллаал те ингээд явхад ер нь ингээд миний дүүгийнх нь хувьд болохоор ингээд энд байгаа надад ингээд цаг алдаад байгаа юм шиг те. Эсвэл ингээд зүгээр л нэг гадаад улсад нэг боол хийгээд байгаа юм шиг те. Яг го боловсрол эзэмсэж байгаа л да. Гэхдээ хэдий лаг боловсрол эзэмслэж гэсэн би энд өссөн, энд төрсэн хүмүүстэй өрсөлдөж чадахгүй шүү дээ те. Тэгэхээр ингээд нэг тэрэн дээр би жоохон ингээд аягүй их юм эргэлзээ байгаад байдаг байхгүй ингээд жоохон ингээд энд ирсэн яг зөвөө баг Монголдооч гэл адилхан байж идэх ч байж үү те. Гэт нэг гоё ажиллаа гоё офисын ажил хийгээл цэвэрхэн те гээл гоё үр хөвгттэй нөхөртэй олоод ингээд амьдэрч ивэл гоё байсан байж үү гэл юм болов гэл одоо дүүн яг бодож байгаа байхгүй те. Тэгээ та тэрийг ингээд туулаад ингээд өнгөрцөн хүн байна. Тэрэн дээр дүүдээ нэг гоё юм чесний зөвлөгөө өгөөч. Харах үнцгий минь энэ өстой чухал асуудал хэлж байна. Энэ гэхдээ миний л бодол шүү. Би ингээд одоо энэгээр тэнүүгээр яваад ингээд яг амьдралыг харахаар миний Америкт ирж байгаа зорилго өөр байсан байхгүй юу? Яагаад гэвэл би хүүхэдтэй байсан байхгүй юу? Хүүхэдтэй би 35 настай байхдаа Америкт ирж байсан шүү дээ. Миний амьдрал аль хэзээний тодорхой хэмжээгээр тогтцсон, амьдрал эхэлсэн. Гэхдээ хүүхдийнхаа ирээдүйн төлөө те ингээ ирж исэн. Тийм зорилготой байсан. Одоо ингээд та хэдийн тухай ингээ харахаа залуучуудын тухай хэлж байгаа шүү.
Ер нь бол бас миний үеийн хүмүүс болохоор зэрэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө, хүүхдүүдэд сайхан амьдруулна гэсэн шал өөр төлөвлөгөөтэй. 20 гараар явж байгаа 30 хүрж байгаа хүмүүсийн хувьд бол яг үнэнгээ хэлэх юм бол ингээд яг энчээ байж байгаа байлыг харахаар ингээд нэг газар зогсцсон юм шиг надад санагддаг. Яагаад вэ гэхээр зэрэг нэг төлөвлөгөө зориг байхгүй бол ерөөсөө амьдрал ямар хамаг залуунаас хамаг нөгөө сайхан нөгөө үзэж харах юмнуудаа үзэж харж чадахгүй тий эндээс үзэж харах зориг авах юмнуудаа шууд бүгдийг аваад хэрвээ зоригчтой болсон бол Монгол руугаа л явсан. Энд чинь нэг зоригтой л амьдрах хэрэгтэй. Юу хүсээд байгаа, ямар эцсийн зоригтой, энд зүгээр энэ чинь хүнтэй суугаад хүүхэд гаргаад энэ чинь ирээдүйдээ 70 хүртэл амьдрах юм уу? Эсвэл болвол тэнд очоод тийм ээ тэнцээ очоод одоо харж байгаа энэ ч гэсэн сайхан амьдарч байгаа одоо ингээд гэр бүлээрээ амьдарч байгаа усуд нэг өөр ганцаараа амьдарч байгаа усуд бас өөр байгаа байхгүй юу? Монголд ингээд очиод харахаар би ингээд найзгаа хүүхдүүд бүгд хүнтэй суугаа хүүхэд гаргаад тэгээ дээрээс нь бизнес эрхлээ тийм ээ. Монголд бизнес эрхлэх Монгол бол нэр үнэхээр алтан боломжтой аюу гоё. Та нар шиг одоо ингээд юм хараад нүд тайлцсан усуудын хувьд хэлэх юм бол энд одоо жишээ нь газар тэнгэр чиг өөрөөсөө Америк Монгол хоёр бол харьцуулахад хамгийн гол нь яг зорьсон зорилгоо л биелүүл. Тэгээ хэрвээ зорилго чинь дууссан бол хэрвээ ингээд цаашдаа юм харагдахгүй байгаа бол тий дахиж бодож үз. Хоёрдугаар бас сая чи өөрийгөө ингээд нэг өгөөсгсөн маягийн үгүй шүү дээ. Бүх юм байгаа. Ер нь юмныхаа эцсийн хүртэл бүр дээд зэргээр хашиглах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд за яахав дээ гэд өдөр хоног өнгөрөөж амьдрал өдөр хоног 10 20 жил чинь нисэл явна шүү гэж л хэлмээр. За баярлаа. Тэ та одоо ингээд буцаад 10 хэдэн жилийнхаа ингээд Америкт өнгөрүүлсэн амьдралаа харахад танд яг ингээд сэтгэлд чинь тэ нэг хүнд байдаг штэ мартаж чаддгүй нэг ингээд хамгийн хэцүү дурсамж чинь хэцүү үе чинь ямар үе байсан бэ? Та ингээд хэцүү биш бол гоё хуваалцаач бид нартай. За наад өгчин яг надад шууд бодогдчихл байна л да. Над хамгийн одоо хэцүү бүр ингээд яаж чадахгүй ингээд байсан үеийг бол түрүү жилээсэн байна. Өнгөрсөн жил. За яасан гэхээр зэрэг би нөгөө өргөсөл болсон л доо. Согтуу машин барьж агаад тэгээд ингээд цагдаад баригдаад гэтэл нөгөө дээрээс нь баривчлагдаад тийм үү. Тэгээд тэр үе байсан. Тэр үеэс гадна одоо яах вэ гэхээр зэрэг нэгдүгээр гэх юм бол дараа нөгөө нэг хуульч өмгөөлөгч гээд авдаг байхгүй юу Америкт чинь. Гэтэл нөгөө би одоо хуульч аваад өөртөө өмгөөлөгч аваад тэгээ өмгөөлөгчтэй болохоор зэрэг одоо энэ Америктэй байгаагаа хамгийн л өндөр үнэтэй хамгийн сайн өмгөөлөгч гэл хамгийн их мөнгө өөртөө байгаагаа хамгийн их мөнгийг тэр өмгөөлөгчд өгчихгүй юу. Тэгээд би очиод бүх үнэнгээ хэлээл тэгэл өмгөөлөгч за чи санаа зовлтгүй гэрлэгөө хайр гээд тэгээ би ингээ гэрлэгөө хараад яваал тэгээ яг шүүх хурлын өмнөх өдөр болсон чинь надад тэр өмгөөлөгч мэдлээ нэг ширхэг ч юм хийгээгүй. Тэгээ намаа яг тэр шүүх хурлын өмнөх өдөр болохоор зэрэг яг тэрэн дээр гинтхэн ингээд оруулаад тий би болохоор өмгөөлөгчтэй миний өмнөөс бүх юм миний бүр тэр кейстэнж танилцаагүй би бүр хурдны замаар хурд хэтрүүлээгүй би согтуу машин халамцуу машин барьсан үнэн гэхдээ надад ингээд ямар ч үндэслэхгүй хоёр хэргийг тохоод тий тэгээ надад ингээд маш ингээд би тэрэн дээр үнэхээр шоконд орсон тэгээ би бүр ингээд үлж амар гомдчихсэн хэрвээ ингээд нэгдүгээрт бол нэгдүгээр тэр хүнд би ингээд 100% итгэжсэн байхгүй юу. Гэтэл тэр хүний зүгээр л нэг цайны л мөнгө байсан юм байлээ. Би өөртөө болохоор маш их мөнгө өгчлөө гэдэг. Гэтэл тэр хүнд болвол нөгөө айгүй өндөр шатны өмгөөлөгч чинь энэ жижиг хэрэгүүд гэж тооцтой юм байна л да. Тэр нь зүгээр хамгийн хямдхан хэрэг нь би байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр би ингээд маш их гомдчихсэн. Тэгээд би бүх хариуцлагын бүгднийг өөр дөрөв үүрч исэн. Та тэр тал дээр одоо жишээ нь Америкт айгүйх арьс өнгөний ялгаруулалт гэж айгүйх байдаг штэ. Тэгээд ямарваа нэгэн байдлаар та тэр өмгөөлөгч чинь одоо Америк хүн байсан бах тий.
Тэгээд бид нар ч болохоор Аз үндэсний хүмүүс та тэр тал дээр ямарваа нэгэн байдлаар тийм арьс өнгөний одоо ялгуурласан гадуурл ч юм уу тиймэрхүү талаар бодсон уу? Эсвэл зүгээр л тэр хүнийг одоо цайныхаа мөнгөл байгаал миний хэрэг жижигхэн байсан болохоор тгийж хүлээж авсан гэж бодсон уу? Яг зөв миний л бодлоо л доо. Миний бодлоор бол би нэгдүгээрт нэг өмгөөлөгчөө сонгохдоо буруу өмгөөлөх сонгосон байсан. Яг цагаан Америк хүн сонгосон. Хоёрдугаарт гэвэл яг саяын хэлдэг дээр яг арьс өнгөний гэдэм үү эсвэл бол одоо хэлний тий би чинь цэвэр англи хэлтэй биш. Тэгээд нөгөө газаараа очиод зүгээр ихтгэл ярьсан болохоос биш яг хэлэхэд бол тодорхой хэмжээр ялгуурлан гадуур байсан гэж би бол шууд хэлнэ. Тий хэрвээ ингээд тий арай тэрнээс хойш би боцсон нэг Солонгос ч юм уу Вьетнам ч юм уу тийм хүн байсан бол арай өөр байх байсан байж та ядаж нэг адилхан нөгөө энэ хүн хөрхидөө гэ бодох байсан. Гэтэл бол тэр хүн мэдгүй хамгийн дээдээр ажилласан юм уу? Гэтэ би бол зүгээр өөрөө л тэгж бодож байгаа шүү дээ. Тэр хүн ажиллаад хамгийн дээдлэн тийм байсан юм уу гэдэгт бол би зүгээр өөрөө итгэхгүй л байна л да. Яг энээс болоод миний нөгөө Америкт би яг хин юм бэ гэдгийг бол арай өөр өнцгөөс ойлгосон. Ялангуяа хүний нутагт нэг тиймэрхүү хэрэг ч юм уу тиймэрхүүнд орооцолтчул те ингээ бүр сэтгэл санаа хүртэл ингээ аюу хэцүү тий. Тэгээд тэр бол хүндэсэ. За та тэгвэл Америкт өнгөрүүлжсэн хамгийн хөгжилтэй болон жаргалтай үеэ хуваалцаач бид хэдтэй. Гээл хэлсэн. Хүн төгсөж байхад Тий. Ер нь бол нөгөө бас хоёр талтай юм байна. За нэгдүгээрт нь энийг яхад хоёулгын ягчаар сонсогдож байна л да. Манай хүү одоо дунд сургуулаа буюу хай скуулаа төгсөж байхад төгсөлтийн баяр дээр нь би хүүтэйгээ хойлох нь байсан байхгүй юу? Яг тэгин гутаа ингээд тэгэхэд бол ингээд яг хойлох нь ингээд нэг байж захтаа би ингээ хүүгээ хараад яа за миний хөө ээж нь чамайг дээд сургууль төгсөх чинь төгслийн баярыг чинь гоё тэмдэглэж өгнө гэд хүүдээ хэлж ийсэн. Тий. Тэр үед бол яг битээр бас нэг тэгчээд хүүгээ хараад ингээ өрөвдөжээ. Тэгэл дараа нь ингээ дээд сургуулаа түрүүжил төгсөхөд нь би үнэхээр баярсан. Би бүр Монголоос хүмүүс ураад тэгээд энэ ч бас найз нөхдүүд маань нэрээ тэгээд бид нар дээд сургуулийн төгсөлтийн баярыг маш гоё тэмдэглэсэн. Тэгээ би бүр маш их баярсан. Манай хүмүүс ингээд биелэг энэ төр өгөөд нөгөө хүүхдэн болохоор баярлаад тэгэл би үнэхээр ямар гоё юм бэ? Би ч гэсэн гоё ийм дээд сургууль төгсгөөсөө гэж боддогдчихлээ л дээ. Одоо тийм дээд сургууль явж байгаа шүү дээ. Тийм та. Бүүдээ өгсөн амлалтаа айгуугаа биелүүлсэн байна штэ. Тэрэнд нь баяр хүргэе. Танаар үнэхээр бит хоёр бахархдаг шүү. Хайртай шүү. Баярлалаа. Тэгээд бит хоёрын ингээд хийж байгаа энэ подкастэд орж ирсэн тийм дэмжээд орж ирсэн баярлалаа. Ярилцсанд маш их баярлалаа. Би бигчтэй. Тэгээд хамгийн сүүлчийн моментийг танд үлдээе. Тэгээд та магадгүй яг одоо бит хоёрын подкастыг Монголоос нэг тань шиг бүсгүй те магадгүй би даасан одоо хүүхдтэйгээ те ингээд нааш ирэхийг хүсэж байгаа хүмүүс сонсч ийж магадгүй штэ. Та тэднэрт нэг зориулаад тийм зөвлөмж ч юм уу хэлээж одоо өөрийнхөө туршлагаасаа хараад. Тэг миний бодлоор ер нь хүн ингээд залуу байхдаа ч юм уу хэрвээ хүсчил байгаа бол чадчил байгаа бол гадаад яваад үтсэн дээр л гэж бодож байна. Тхийн тулд ингээд бас нүдэн айнаад ирж болохгүй одоо ингээд судалж агаад англи хэлээ жоохон сайжруулад тийм ээ. Тэгээд нэг зоригтой, төлөвлөгөөтэй тэгээд ирэх юм болвол ер нь өөр газар Америкч гэхгүй бусад аль ч оронд очиод амьдэрсэн ч гэсэн нөгөө тэр усаад нөгөө нэг 1000 сонсохоор нэг үз гэдэг нь штэ. Ер нь явж үзээсэ гэж би бодож байна. Олон хүмүүс явж үзээд ирээд бодит амьдралтаа танилцаад эндээс бас нэг юм нүдэрэ хараа чихээрээ сонсохоор чинь хүн ингээд нэг юм санаа төрөөд тийм ээ амьдралд нь өөрчлөлт гарч магадгүй гэж би бас бодож байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд ер нь бол яг хуу энэ ч ирэх байгаа хүмүүсийн зорилго нь нөгөө үр хүүхдээ бодож хүмүүс их явдаг. Гэхдээ зөвхөн хүн үр хүүхдийн төлөө амьдрдаггүй. Хүн бол өөрийнхөө төлөө бас амьдрах ёстой. Өөрийгөө бити алдаасай. Өөрийгөө нэгдүгээр бодож, өөрийгөө ингэж
тийм ээ аз жаргалтай, тайван амгалан байлгаж ээж хайртай хүмүүстэй бас ингэж тусдсан бол чадсан шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. За энд хүрээд Wonder Girls Journey 3 дугаар дугаар өндөрлөж байна. Хамгийн ихний зочин болж ирсэн бибигчтэй баярлалаа. Танд ажил амьдрал болон сургалтын амжилт хүсье. Мөн сонсож байгаа үзэгчтэй маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Баяр таа.